За сайн байна уу. За өнөөдөр Шулам бурхан гэдэг нэртэй Арманыг уншлаа. Энэ ном бол асар сонирхолтой. Ерөөсөн хижээч ном уншиж байгаа хүн. Ерөөсөн ганжиж ном уншаагүй. Энэ номыг 4 өдөр ерөөсөн тавихгүй барьж уншсан гэдэг. Уйлаад уншсан, уяраад уншсан, урамжраг бадраад уншсан. Ингээд 4 өдөр уншид дууссан. Тэгээ юу хэлсэн бэ гэдэг. Ном гэдэг чинь юм сонирхолтой байсан юм байна. Анх удаа мэдлээ гэж хэлсэн. Тэгэхээр огт ном уншдаггүй сонирхдаггүй хүн хүртэл ингэж татгадаж уншдаг. Ийм сонирхолтой ном юм байгаа юм. За миний хувьд ч нэг л амьсгаагаар уншид дууссан. Эхлээд уншчих юм бол чааш нь юу болдог вэ? Яа төгсдгөл гээд жаавал тэг уншуулгадаг ном. За энэ номыг бол Мэндбаярын дэлгэрч цэцэг бичсэн бестселлер болсон ном юм байна. За өнөөдөр энэ номыг 5 талаас нь ядаж шинжилье. За нэгдүгээр энэ номын агуулга чухам юунд тухай бичсэн ном юм бэ? За уншсан хүмүүс бол харцуулж үжээрэй. Миний ярьж байгаа таарж нь харахгүй нь. За хоёрдугаар энэ номонд чухам ямар санаа төрүүлсэн юм бэ? 3 зүйлийг хэлсэн байна. Маш олон зүйл хэлсэн байна. Өнөөдөр би энд ирсэн 3 зүйлийг яриа. Нэгдүгээрд нь бол шулам гэж бий. Бурхан гэж бий. Шулам шиг амьдрах хүн байна. Бурхан шиг амьдрах хүн бас байгаа юм. Тэгээ хүний дотор бас шулам болоод бурхан хоёр хэрэгцээд оршиж юм байна. Тэгэхээр энэ хоёр хүчний тэнцвэрийг яаж олох вэ гэдэг асуудлыг энэ дээр ярьсан. Тэгээ хоёрдугаар хүн бүх зүйлээ алдаж байна. Гэр бүлэн, үр хүүхдэн, ажил амьдралаа, нэр төрөө. Гэтэл өөрийгөө алдаагүй байх юм бол за энэ ном дээр хэлснээр бол чи өөрөө байна. Өөрийгөө алдаахгүй байна. За тэгвэл өөрийгөө алдаахгүй гэдэг нь чухам юу вэ? За 3дугаард нь энэ ном дээр бол алдаа гаргасан гэр бүлэн, алдаа гаргасан найз нөхдөд өршөөж уучлах тухай ярьсан байна. Энэ номын төгсгөл тэгж төгсдөг. Тэгвэл энэ төгсгөл энэ өршөөл уучлал гэдэг нь чухам зөв байсан уу, буруу байсан уу? Өөрөөр хэлэх юм бол ёс бус, шудраг бус зүйлийг өршөөнө гэдэг нь шудраг бус үйлдэл мөн байж болох. Энэ асуудлаар ярина. За 3 дугаар хэсэг дээр. За энэ романтик сэтгэлжийн арман шулам болоод бурхан гэдэг энэ армаа маань Монголдон бестселлер юм байна. Тэгвэл дэлхийн бусад ном жохолоотой харьцуулж үзэх юм бол ямар төвшөнд байна? За энэ талаар бас судалж үзсэн. 3 номтой харьцуулсан юм байна. За нэг нь бол энэ Барзелийн нэр чухал Паулагийн бичсэн Вероника үхээр шийдэг гэсэн ийм гайхамшигтай дэлхийд алдартай арман байдаг. 24 настай эмэгтэй болтой зэрэг үхээр шийдсэн. Тэгж шийдснийхаа дараа амьдралын утга учирыг ойлгох юм байна. За хоёрдугаар нь Альберт Камюгийн бичсэн Хөндлөн хүн гэдэг. За ийм сонирхолтой армаа байдаг. За энэтэй бас харьцуулж үзлээ. За энэ ном бол ямар учиртай ном бэ гэдэг зэрэг ээж нь таал төгсчихсэн. Гэсэн ч гэсэн ямар ч сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлээгүй. Хашуудж байлаагүй. Тэгж байгаад санамсаргүй хүн амнаа хэрэг хийсэн. Ингээ шүүхээр орсон. Гэсэн ч гэсэн шүүхээс хүн амныхын хэрэгээр яллаагүй. Ээжийнхээ оршуулга дээр хөнтгөл үзүүлээгүй. Сэтгэл хөдлөлөө илэрхийлээгүй гэдгийн төлөө шийтгсэн юм байна. Тэгэхээр өнөөдрийн ярьж байгаа энэ шулам болоод бурхан гэдэг армантай харьцуулаад бодож үзэх асуудал байна гэсэн. Хамгийн сүүлд нь Николасын бичсэн Walk to Remember гэдэг ийм арман байдаг. За энэ бол хайр сэтгэл. Нөхрийнхөө төлөө өөрийгөө зориулсан. Эмэгтэй өнөөдрийн энэ ярих гэж байгаа номтой бас холбоотой. За энэ 3 дэлхийд алдартай энэ армануудтай харьцуулсан зүйлийг 3 дугаар хэсгээр ярина. За 4 дугаар хэсгээр энэ шулам болоод бурхан гэдэг ном бол том арман учраас агуулга асар баялаг. Өнөөгийн Монголын нүүрч царай дүр монголчуудын өнөөдрийн амьдралыг харуулсан. За ямар амьдралыг харуулсан байна? 3 жилийн амьдрал. Ирчүүл нь ямар байна? Юу бодож сэтгэдэг, яаж амьдрдаг? Эхнэрээ араар нь тавьдаг.
бизнесийн тусгай хийдэг. Гэх юм бэ. Асар олон асуудлууд энэ дэр байж байгаа. Хоёрдугаар нь эмгтэйчүүд. Эмгтэйчүүд нь ултай зэрэг хайрцаглаар амьдардаг. Хүлчингүй, уучлах, өршөөх, хандлагатай, хохирогчд асар олон асуудлуудыг бол энэ дэр дэлгэд тавьсан байж байгаа. Монгол эрчүүд болоод Монгол эмгтэйчүүд төр. Тэгээд дараа нь ултай зэрэг Монголын нийгэм бүхэлдээ ямар байна? Энэ нийгэмд шодрог ёс байна уу? Хууль дурам үйлчилж байна уу? Энэ ном бол бүхэлдээ өршөөлөөр, уучлалаар, ойлголцлоор дуусах. Гэтэл цаана ултай зэрэг шодрог босчлыг өөгшүүлсэн, гэмт хэрэг хуйлж өрчсөн үйлдэлүүд хийчихэд шийтгэл амсахгүй очирж байгаа. Гэх мэт янз бүрийн асуудлууд бол энэ дэр байж байгаа. За энэний талаар бол маш товчхон ярина. За хамгийн сүүлд нь чохоолч дэлгэр зэсэг цохом энэ номороо дамжуулаад эрчүүлгийг, эмгтээчүүдийг, Монголын нийгмийг ямар байгаасаа гэж хүссэн юм бэ? Жохоогчийн хүсэл мөрөөдөл. Бие хайрлсан гэр бүл, чодрог сайхан нийгэм, тэгээ хөгжиж дэвшсэн, дэлхийн түвшинд хүрсэн Монгол улс. За энэ болж чадаа юу? За энэ талаар бас өөрийн хүчит бодлыг илэрхийлсэн. За ийм 5 зүйлийг өнөөдөр ярив. За тэгвэл нэгдүгээрд нь энэ номд жоохон юу бичсэн юм бэ? За тэгэхээр эхлээд Чохолын баатруудыг танилцуулах хэрэгтэй юм. Чохолын гол баатар бол Сараю гэдэг нэртэй. Ийм бүсгүй байж байгаа юм. За Сараюгийн нөхөр нь бол Модон гэж. За эхлээд сонсохтой зэрэг энэ бол он толлоос өмнөх үеийн хүннөө гүрнээ үеийн үйл явдлууд байж магадгүй. Хүмүүсд бодогдож магадгүй. Гэтэл энэ бол тэр манай дээдэс болсон хүннөө гүрнээ агуухан Модон бол биш. Тэрний нэрээр нэрлсэн өнөөгийн нийгэмдэр амьдарч байгаа Монгол нэр хүнээ нэр юм байгаа юм. За энэ хоёр бол ингээд хоёр хүүхэдтэй тэгээд маш аж жаргалтай сайн сайхан амьдарч ирсэн байгаа юм. Бибид маш хайртай, тэгээд Сараю бол маш их халамжтай, ингээд бизнес нь амжилттай ингээд амьдарч ирсэн. Тэгэхээр бас нэг зүйл нь юу гэхтэй жирэг энэ жохоогч дэлгэрчиг бол өөрөө хувцснаа жагуур хөтөдөг юм байгаа юм. Чохол бичингээ хажуугаар. Тэгэхээр энэ дээр гарч байгаа энэ үйл явдлууд бол өөрийнх нь амьдралаар туулсан. За энэ үйл явдлууд бол давчж орж ирж байгаа байх гэж би бодсон жарам хэсэг нь. Өөрийнх нь амьдралын нэг хэсэг байсан байхаа гэж бодож байгаа. Тэгсэн нэг өдөр болохтой жирийг энэ Модон болоо шөнө оройтож ирсэн. Сохтуу. Тэгээд биеинд нь болтой жирэг өөр төрлийн үнэртэй бас шингэчихсэн. Энэ тэнд шимүүлчихсэн. Ургуулын бод болчихсон. За ийм байдалтай. Тэгээд байж дээр чинь бас хойноос нь хаалгыг зохоод нэг эмгтэй орж ирсэн. Гэтэ гэртээ ороолоо. За энэ болтой жирэг бодчмэг гэдэг нэртэй. Өөрөөр хэлэх юм бол энэ Сараюгийн нөхрийнх нь Модон нууч амаргана гэсэн. Нийлжсэн эмгтэй. Орж ирээд юу гэж хэлсэн бэ гэдэг жирэг. Би өөрийгөө мэдүүлэх чагаар ирсэн гэж бодож байна. Би өөрөө чинь нөхөртэй олон жилийн дараа явсан. Би танай нөхөрт хайртай, танай нөхөр бас надад хайртай. Тийм учраас одоо бид хоёр амьдрах чагуулсан. Энийг мэддэг хэрэглэх гэсэн. Тэгсэн нутаа жир Сараю бол гэртээ оруулаагүй мэдээж хөөхөө явуулсан. За ингээд энэ өдрөөс эхлээд энэ аж жаргалтай сайн сайхан амьдарч исэн гэр бүлд өөрчлөлт орж эхэлж байгаа юм. За эннийх нь хажуугаар болтой жирэг. Чохолын бас нэг гол баатрын нэг Чингүн гэдэг гадаадас сураад харж ирсэн ийм залуу гарч ирнэ. За энэ бол Модон болоод Сараю хоёрын найз. За энэ хоёрыг бас танилцуулж ирсэн. Бас эхнэртэй, хүүхэдтэй. За эхнэрийнхэн дээр нь уучрал гэдэг. Тэгээ хурж ирээд болтой жирэг. Бизнес их санаа тавьдаг юм байна. Тэгээ ямар бизнес их санаа гаргасан бэ гэдэг жирэг. Германд бол нэг том одоо найдвартай компани байж байгаа. Тэр компанийн чахруудыг бол таньдаг. Монголд одоо хөрөнгө оруулалт хийсэн юм сонирхолтой байж байгаа. Энтэй хамтарч одоо хийжээ гэж. Тэрнийх нь герман хүнийх нь нэр нь бол Бурман гэдэг нэртэй. Гисэн ч гэсэн энэ бол байж та. Чингүн бол Модон ирсэн мэхэлж байгаа юм. Тэгээ өөрөө бол энэ Бурман руу утастаад чи надтай хамтарч ажиллаач. Би нэг хүнтэй одоо бизнес хийж байгаа юм. Надад бас мөнгөний хэрэгтэй болсон байгаа. Тэгэхээр өөрийгөө бол тэнд том компани чахрал байдлаар жүжиглээд өөрдөө чи мөнгө шилжүүлэх юм бол тэр мөнгийн 90% нь надад өгөөд 10% чи өөрөө үлдээж аваарай гэж. Тэгэхээр тэр бол бас мөнгөний асуудал орцсон байсан учраас энийг хүлээж авдаг юм байна. За тэр нь ямар бизнес байсан бэ гэдэг жирийг. Бурман бол Монгол руу нэг хөнд механизм, машин техник оруулна. Тэгээ тэр машин техникийн бол энэ Модон болоод Чингүн хоёр Монголын уул уурхайн компанид бол худалдах юм байна.
Энийхэн дундаас нь бол 1 тэрбумын ашиг унгаана гэж ийм тоочоотой. За энэ машин механизм бол Германаас бурман бол 2 тэрбумаар энэ хоёрт өгнө. Тэгээ энэ хоёр цаашаа мултаж ирэх 3 тэрбумаар зараад өөрсдөө мултаж ирэх 1 тэрбумын ашигтай болно. Ингэж энэ чингүн бол ярьж ойлгуулсан. Тэгсэн энэ модонд бол өөрийнх нь бүх өв хөрөнгө нь мултаж ирэх 1 тэрбум байсан. За энийг мултаж ирэх шууд шилжүүлгээр явуулсан байна. Ягаад гэвэл тэр бараа нь бол ирж байгаа жамдаа явж байгаа. Тэгээ үлдсэнгийн бас одоо явуулахгүй болохгүй. Бараа ирэхсэн. За тэр нь бол бас 1 тэрбум. Энэ мөнгө нь бол байхгүй. Тэгэхээр яг хөөхтэй жирэг. Эхнэрийнхэн нэр дээр, Сараюугийн нэр дээр 1 тэрбумын үнэтэй овчаа байсан. Энийг болтой жирэг зараад энэ бурманд шилжүүлье гэж. Тэгтээ жирэг яг хуу Сараюу бол тийм хөнгөн худмаажид хийхгүй зөвшөөрөхгүй байсан. Тэгсэн болтой жирэг Сараюугийн байхгүй хооронд нь бичиг цаасыг аваад модон өөрөө эжим мэдээд зарцсан юм байна. Тэгээд тэр мөнгөний болтой жирэг шууд тэр Герман руу шилжүүлсэн. Шилжүүлэхдээ жирэг тэр Герман хүн болтой жирэг утсаан таслаад харилцах юм болоод. Ингээд мөнгөний болтой авчиж байгаа юм. Гэтэл тэрнийх нь өмнө болтой жирэг эхнээ 1 тэрбумын явуулахтай жирэг Герман хүн болтой жирэг 10% аваад 900 сая болтой жирэг чингүнд шилжүүлэх гэсэн. Тэгтээ жирэг чингүн нэг л тэр мөнгөтэй баян болчихсон. Тэр эхнэр нь болтой жирэг бас гэртээ байгаад стресст ороод орол гэр бүл их дарамттай. Ягаад гэвэл энэ чингүн бол олон удаа арилжаа намаа хийсэн. Гэсэн ч гэсэн алдсан. Тэгээ өөр жийлтэй ийм одоо хөндлөгчтэй юм гэр бүл. Тэгээ эхнэрийгээ бас тэгж хайрлж хөндлөх талдаа таарах. Тэгээ эхнэр нь болтой жирэг нэг өдөр унаад эмнэлэгд. Тэгээд тархинд нь болтой жирэг тодорхой хэмжээний гэмтэл гараад энийг бодвол гадаадын улс орнд эмнүүлэхгүй болохгүй байсан. Тэгээ энэ мөнгийг бол чингүн ялаж аваад эхнэртэйгээ одоо солонгос эмнэлэхээр явна гэж. Ийм байдалтай байсан. Тэгээ ямар ч гэсэн эхний ээлжинд бол чингүнээ дансанд болвол ингээд 900 сая ороаш гэж байна. Тэгээ үлдсэн 1 тэрбумын шилжүүлэхтэй жирэг Германы тэр бурман болтой жирэг. Тэр 1 тэрбумын тэр чихэр нь аваад харьцаа тасарсан. Тэгэхээр модоны хувьд бол чингүнд тэр давхар одоо бурманд холигдуулж байгаа. Чингүн бол найжийн мөнгөийг мэхэлж аваад хаад бас Герман хүндээ одоо холигдуулсан гэсэн. Тэгээ ийм байдал болсон. Эхний үед бол энэ хоёр хамтарч ажиллаад ажил нь бутамжтай урагштай үед энэ хоёр яадаг байсан бэ гэдэг жирэг. Гэр бүлээсээ гадуур амралт руу яваад ажил хөдөлж байна. Хурал жолгоо хийж байна. Гэх мэт янз бүрийн нэрээр гэр бүлээсээ гадуур харилцаанд ордог байсан. Тэгэхээр энэ будад чимэг болвол чингүнийг модоны найж нэгдэг юм мэдээд модоноос тэдний гэр бүлээс өгшөө авах ийм төлөвлөгөө боловсруулсан. Энэ ямар төлөвлөгөө байсан бэ гэх юм бол чингүнтэй найз болно. Дотн харьцаа үүсгэн. Тэгээд дараа нь чингүнийг нөлөөлж ягаад модоны компанийг дампууруулах. За нэгдүгээрд. Хоёрдугаард нь болтой жирэг модон болоод Сараюу хоёрыг салгах. Ийм өгшөө авах төлөвлөгөө боловсруулсан. За энийгэн бол чингүнд хэлсэн юм байна. Чингүн бол ихлээд гайхсан ч гэсэн бас өөрийнх нь эрх ашигт нийчих, өөрийгөө зөвтгөх ийм үндслэс байсан. Ягаад гэвэл хамгийн анх энэ модон болоод Сараюу хоёрыг бол танилцуул гэр бүл болгосон нь бол чингүн юм байна. Тухайн үед чингүн бол бас Сараюуд цэцгэлтэй байсан. Дотроо нуучхан. Гэтэл модон болгоо авчихсан. Энэ өгшөөг явах хэрэг. Ийм бодол бас байж байгаа юм. Тийм учраас бодож чимэг өгшөө авъя гэсэн төлөвөнд зөвшөөрж байгаа юм да. Тэгвэл ялгаа байхгүй. Би ч гэсэн өшөөт тийм биз дээ. Би бас өшөөг авъя гэсэн бодол байна. Тэгэхээр надад бас мөнгө хэрэгтэй. Ягаад гэвэл өржил байгаа. Тэргийн бүгэлмөр байна. Эхнэр өвдөж бие юм болцсон. Солонгост явж эмчлүүлмээр. Энэ сэдлийн үүднээс болохтой жирэг. Энэ бод чимэгтэй нийлээд модон Сараюу хоёрыг хоослох, компанийн дампууруулах ийм төлөвлөгөө боловсруулсан. За энэ нь яаж хэрэгжсэн бэ гэдэг жирэг. Энэ бурман гэдэг Герман хүний ашигласан юм байна. Тэгээ гэр бүлийг яас салахгүй. За энэ дэр бас одоо арга байна. За энэ юу гэхтэй жирэг будад чимэг бол өөрийнх нь доор нь байдаг гэдэг ч юм уу. За нэг гэсэндээ найз, нэг гэсэндээ дүүн чим шиг, нэг гэсэндээ шаван чим шиг. За ийм одоо эмгтэй байдаг. За энэ нь бол тунгалаг гэдэг. За будад чимгийн бод бол залуу, бод чимэг бол хүүхэдтэй. За ерөөхдөө бол байдлын арах юм бол 30 хүрсэн эмгтэй болов уу гэж. За тунгалаг бол 20 хэдэн настай, залуу, үжиглэнтэй. Тэгээ хөдөөнөөс ирээд жовжиж үед нь болтой жирэг энэ бод чимэг туслаад тэгээ өөрийн хүн болгож авсан. Өөрийнх нь хэлснээр одоо уулууртай явдаг ийм дүр юм байна. За тэгээ энэ тунгалаг боёо тунгаагыг болвол модонтой танилцуулж байгаа. Тэдний компанид нь ажилд оруулаад тэгээд модонтой болтой жирэг дотн харилцаатай болгуулсан. Тэгээд амралтын газар очоод арх тарс ухаалчсан үед нь болтой жирэг хажууд нь тунгалгыг байлгаж ягаад. Тэгээд бас өөргөө хүртэл байлгаж ягаад. Ийм янз бүрийн одоо зураг бичлэг энэ төрийг аваад энийгэн болохтой жирэг гэр бүлийн салгах, бутрахах энэ
ажиллагаанд хэрэгсэн байгаа юм. Тэгээ энийг болвол Сарайод явуулж гисэн. Жермийн нутагт зэрэг бас сошиал нийгмийн сүлжээнээр тараагаад. За энэний нутагт зэрэг Сарай өвчээд сэтгэлийн маш их хүнд байдалд орсон. Тэгээд нэг өдөр нутагт зэрэг энэ нөхөр нь модон бас арх ус цогдоод өөр хүнтэй нийлчихэд гэртээ ороод ирээд ухаангаа хөвчихсэн. Тэгэхээр нутагт зэрэг энэ муу юм одоо алчшээ гэж бодоод лааны таваар шүүрж аваад хүнд металлаар хийгдсэн. Яг толгоор нь жохыг гэжсэн чинь багахан нутагт зэрэг сэрээд ээж дуудаад. Тэгээд болсон. За энэ дээр бол одоо дараа нь бас ярьж тайлбарлана. За энэ эмгтэн бол одоо бурхан сэтгэл нь нутагт зэрэг дийлсэн гэдэг ийм ойлголт юм байгаа юм. За ийм байдлаар явсаар байгаад саяын ярьсан компани дампуурсан мөнгө ундалчихсан. Тэгээ гэр бүлтэй зэрэг ийм хүнд байдалд орчихсон. Тэгжээ тэр бас нэг жамлин гэдэг төр гарч ирсэн юм л да. Жамлин бол бас гадаадд сураад ирсэн зурагч нь залуу зурж урт. Цэцэрлэгт байж байгаад нэг удаа Сарай утаа уулзаад өөрд нь утлаа зэрэг их таалагдсан гэж журхын жорж игээд. Энэ хоёр бол найж болсон. Зөвхөн жирийн найж. За энэ бол ямар нэгэн гүнжи харилцаанд л ерөөсөө ороохгүй. За энэ хоёрын хамт байж байхын утаа зэрэг модон болтой зэрэг олж хараад бүр одоо туршуул хүртэл тавьж явуулаад энэ хоёр хамт байх үед их жаргалтай байдаг юм байна гэд хартсан. Тэгээ энэ нь утаа зэрэг өөргөн зөвтгөх баримт болж байгаа юм. Чи намайг утаа зэрэг өөр хүнтэй нийлсэн гэж өвчж байгаа. Гэтэл чи бас одоо журхсан жалгуутай нийлээд байгаа юм байна шүү дээ. Ийм байдлаар их нэргэн болтой зэрэг дарамтанд оруулсан. Тэгж байгаа болтой зэрэг энэ хоёр бол ерөөдөө тустай амьдрах болсон. Хүүхдүүд нь болтой зэрэг ээж автар очоод тэгээ модон ээж нь өөрөөр хэлэх юм бол Сарайгийн хадам ээж нь бас ийм хүүхэнтэй суугаад яадаг сал өнтер гэж тэгж зөвлөж ирсэн. За энэ үйл явдлуудаас болоод бол ерөөсө садаггүйч гэсэн одоо ингэж тустай амьдрах болсон. За ерөнхийдөө бол энэ асар олон үйл явдлууд өрнөж байгаа юм л да. Тэгсэр байгаа тултай зэрэг энэ хэн болвол чингүн болвол тэгээд тэр мөнгө нэгт дансанд ороо ирчихсэн. За тэрийгээ аваад эхнэрээ давуулаад Солонгост чад амьдэрсэн. Тэгээд Солонгост очиж бас компани байгуулад амьдрал нь гайгуулахтай зэрэг буцаад одоо Улаанбаатарт ирээд модонтой уулзсан. За энэ үед бол модон бол архинд орчихсон байсан. Тэгээд саяын ярьсан Тунгаа гэдэг эмэгтэй найз залуу Балжсарыг жодоод тэгээд саатуулгаж гисэн. За ингээд өнөөдөр ярих 2 дугаар сэдв. За 2 дугаар сэдвэнд бол энэ номд гарч ирж гол ойлголтууд санаанууд. За энэ бол 3 зүйл байгаа. Нэг нь бол шулам бурхан гэж юм юу. Хоёр нь бол бүхэж үйл алдсан ч гэсэн чи байна гэдэг ийм ойлголт. Өөрийгөө алдахгүй болвол дахиж хөл дөрөө босч ирэх болж чадтай. За энэ ярьсан. За хамгийн сүүлд нь бол уучлалаар энэ ном өндөрлж байгаа. Тэгвэл ёс бус, шудраг бус зүйлийг уучлална гэдэг чинь шудраг уучлал мөн үү гэдэг асуулт. За энийг бүгдөө хамтаар ярилцъя. За ингээд нэгдүгээр зүйл. Шулам болоод бурхан гэдэг нэртэй энэ ном болвол тэгэхээр энэ дээр бол хоёр санааг илэрхийлж байгаа юм. Нэг нь бол шулам шиг хүнийг төрсөж бичсэн, бурхан шиг хүнийг бас гаргаж ирсэн байж байгаа. Шулмын амьдралаар амьдардаг ийм хүмүүс байна. Бурхан шиг сэтгэж амьдардаг ийм хүмүүс байгаа. За бурхан хэн байсан байггүй энэ Зохиолын гол баатар Сарай өвсөг. За энийг Зохиолын үгээр хэлэх юм бол нөхөр нь модон болвол өөрийнхөө эхнэрийг чи болвол бурхан шиг ингээд өөрийг чинь бэлэгдээд өөрт чинь цагаан дарихийн хөрхийг бэлгэлж гинэ гэж гэртээ авч ирж тавьж исэн удаа байгаа. Энэ цагаан дарих бол өөрийн чинь бэлэгдэл. Чи болвол надад энэ цагаан дарих шиг ийм одоо байр суурь ижилдэг гэж. За үнэнхүү энэ цохолд төрсөн бичгснээр болвол энэ Сарай бүсгийг болвол тийм байсан. Ганцхан удаа сүүлэрж ирээд цотуу гівчих үед нь жохоод алчихъя гэд лааны тавар далийсан. Энэ үед нь бол хүүн сэрээд ээжигээ дутсан. Ингээ болсон. Тэрнээс өөр ерөөсөө ямар ч амьдрал хортож хийгээгүй. За энэ бол бурхан шиг сэтгэлтэй Монгол эмэгтэй үнэ дүр юм байгаа юм. Энийхээ эсрэгээр болтой зэрэг нөхөртэй нь явж исэн бодчмог бүсгүй болвол шулмын дүрээр ирж байгаа. Айл гэрийг өвдсөн, компани дампууруулсан гэдэг ч юм уу. За ийм санаа бас байж болох юм. За энэ бол нэгдүгээр санаа. За хоёрдугаар санаа. Хоёрдугаар санаа нь бол угаасаа шулам шиг төрчихсөн, бурхан шиг төрчихсөн хүн гэж хижээч байхгүй. Энэ хоёр ойлголт бол хүний сэтгэл байдаг. Чухам шулман дийлж амьдрах уу, бурхан дийлж амьдрах уу? Энэ хоёрын хоорондох зөрчил, тэмчил. Хэрвээ шулмын сэтгэлийг дараад ялж чадах юм бол бурхан шиг ухаалаг зөв амьдралтай болно гэж. Энэ санааг гаргаж ирсэн.
Тэгэхээр энэ шулмын сэтгэлийг бол дарж чадаад бурхан шиг амьдрсан болвол энэ Сараевский ажсан бөлөгдөө бодож чимэгч ухаарсан ойлгосон үн мөнх гэдэг залуутай гэрлээд азралтай амьдрсан тунгалагчсан ялгаа байхгүй. Өөрийнх нь анхны хайр багада үжирхэж өссөн балжир гэдэг залуутай суусан. Модон жилгаа байхгүй, чингүн жилгаа байхгүй. Бүгд бурхан сэтгэл нь дийлсэн. Тийм учраас нэг ёсондоо бол энэ цохол болвол чулан болоод бурхан хоёрын тэмцэл гэсэн. Тийм хүмүүсийн хооронд тэмцэл өөрийн сэтгэл дээр байж байгаа шулан бурхан хоёрын бас тэмцэл. Энэ бол ойлгомжтой. Энийг бид нар бүгд мэдэж байгаа. Гэтэл байж та хамгийн цохол асуудал нь одоо гарч ирж байгаа. Энэ юу гэсэн үг гэх юм бол шулан ихтэй жирэг үнэхээр тийм муу зүйл мөн үү? Бурхан ихтэй жирэг үнэхээр тийм гэгэлэг зүйл мөн үү? Тэгвэл байж та бас тийм биш. Шулам гэвэл юу ихтэй жирэг? Биологийн аран шин хүнээ байгалаас яасан. Энэ нь юу гэх юм бол амнасаа хамгаалахын тулд өөрийгөө авч үлдэхийн тулд шаналлын эсрэг уурал, гомдлын эсрэг өшөө авалт. Энийг илэрхийлж байгаа. Энэ бол амтны аран шин. Өтө боловч гатах юм бол этэрнэ гэсэн үг байдаг. Энийг хэлж байгаа. Тэгэхээр шулам гэдэг нь бол муухан гэсэн үг биш. Шархалсан, хамгаалтын гурамд шилжсэн, байгалаас жаяасан, аран шин илэрсэн ийм нэг бийг хэлж байгаа. Тийм учраас энэ цохолдор гарч байгаа бод чимгийг бол бас шулам гэж үжиж болохгүй байх нь байна шүү дээ. Байгаалын аран шин илэрсэн байна. Энэ бурхан нь ямар онцлогтой хөхтэй жирэг өршөөлж үлддэг. Хайрлж инэрдэг. Үр хөхтийнхөө төлөө уучлал сэтгэлтэй. Ховийн сэтгэл хөдлөлөө хянах чадвартай. Энийг бол бурхан сэтгэл гэж байгаа. Сараевгийн бас хүмүүцсэн гэж үжих нь шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол ёс суртахууны хумсартай хүн гэсэн. Шулам бол түүхээ бий гэсэн. Бурхан бол сайтар боловсрогдсон юм би. Ингээд хэлэхдээ жирэг маш ойлгомжтой. Бид нар шулам гэдгийг бол бас юмрлаа. Гэсэн ч гэсэн шулам бол бурхан болохын урд талынх нь боловсрогдоогоо түүхээ байж байгаа. Тэр төвшин гэсэн. Тэрийг ялж давжээж хүмүүжжээж нийгмийн ёс суртахуунтай олжээж бурхан болно гэсэн. Энийг бол энэ шулам бурхан гэдэг арман дээр гарч ирсэн. За өөрөөр хэлэх юм бол будад чимэг бол шулмын төвшөнд байсан. Сараевский бол бурханы аженданд хүрсэн байжээ гэж тэгж ойлгож байна. Монголдон байсан модон бол шулам байсан. Солонгост очоод хүмүүжээд ирсэн. Амьдрал сороод ирсэн модон бол дараа нь бурханы төвшөнд хүрсэн гэсэн. Ийм сараа. За хоёрдугаар чамд чи байна гэдэг алдартай үгийг энэ Арманы 247 дугаар нүүрэн дээр нь бичсэн байгаа. За энэ үед бол Сараевский бол бүх юм алдсан байсан. Нөхрөө алдсан, хоёр үрээ алдсан, тустай амьдрах усны хэлж байна. Компани дампуурсан. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүрэгдсэн. Тэрнээс жухтаж гарсан. Ийм байсан. За энэ үед бол энэ Сараевскийн оюун санааных нь удирдахч багш нь тэр зурагчсан залуу Жамлин хэлсэн юм байна. Чи өөрөө үлдсэн шүү дээ. Чамд чи байна. Усаг хэдий жөөлөнч мөс болж хатуурдаг. Мөс хэдий хатууч уур болж дэгддэг. Уур хэдий сарнавч бороо болж хасгардаг. Чамд бүх юм байна гэж. Энэ үг хэлсэн. За энэ юу гэсэн үг? Хүн бүх зүйлээ алдаж болно. Гэтэл өөрийгөө алдаж болохгүй. Хэрвээ өөрийгөө алдах юм бол амьдрал тосно. За энэ үг бол Сараевскийг хөлдөр босгосон. Амьдралаа шинэрхэлсэн. За өнгөрсөн 100-д бол оршихуйн гүн ухаан гэж. Экзистенциализм. За ийм гүн ухаанаас салбар бий болж дэлхийн нийтийг нөлөөлсөн байдаг. За энэ нэг гол үндслэгчийнх нь нэг. Энэгээр өөрийнхөө зохиол бүтээлийг тойрвжсэн хүн бол Францын зохиолч Жан Пол Сартр юм байна. За энэ санааг бас энэ зохиол дээр гаргасан. Existence нь essence-с урдж байсан гэж. Энэ нь ямар санаатай вэ гэдэг жирэг оршихуй нэхлээд байсан гэсэн. Оршчээж дараа нь тэрэнд утга олгодог гэсэн. Хүн анханасаа утгатай, зоригтой төрдгөө харин эхлээд төрж гарч ирчихэд өөрөөр хэлэх юм бол оршчээж дараа нь сая өөрийнхөө амьдралын утгыг бүтээдэг гэсэн. Сараевский бол би өөрөө байна. Чам чи байна. Тийм учраас
амьдралынхаа утгыг шинээр бүтээж болно гэдэг энэ санаа гаргаж байгаа юм. Өөрийгөө чи өөрөө бүтэх гэсэн. Бүх юм чин алга болж болно. Огт байхгүй байж болно. Чи өөрөө байхад л хангалттай. Өнөөдөр Сараю бүсгүйтэй адилхан өөрийнхөө бүх зүйлийг алдсан байж болно. Гэр бүл, ажил амьдрал, нэр төрөө. Гэтэл өөрөө орших үед өөрийгөө алдаахгүй байхад бүх юмыг дахиад шинээр эхлүүлээд шинээр утга олгоод ажиргалтай сэтгэл хангалуун амьдрах болчиход. Энийг болвол Сараю бүсгүй өөрийнхөө амьдралаар харуулсан. За бид нар бас нэг хүний сайн мэддэг. Тэр нь хэн бэ гэдэг жирэг. Виктор Франкл. За Виктор Франклийн талаар урд нь ус. Манай подкаст дээр бол шилдэг номоор ярьж өнгөрсөн. Хүнээс бүх зүйлийг авч болно. Гэтэл өгүүлэмж өгөх эрхийг хэн ч авч чадахгүй гэж тэгжсэн байдаг. За энэ юу гэсэн санаа байх юм бол Виктор Франкл бол дэлхийн 2 дугаар дайны үед фашизмын үед еврейчуудыг төвлөрүүлэн хорж исэн төвд хоригдож өнгөрсөн. Бүх зүйлээ алдсан байсан. Энэ бол сэтгэл судлаач эрдэмтэн хүн байсан. Ямар ч хэрэг мэдлэг. Гараад ирэх үед нь бас гэр бүл, төрөл садан, дийлэг гэн амнаас алдсан байсан. Юу ч байхгүй. Тэгээд энэ болвол энэ шоронд хонд нөхцөлд байх үед энэ алдартай байсан. Нацистууд бүх зүйлийг булааж авсан. Ямар ч хэрэг мэдлэг. Гэтэл өөрийнхөө ухамсар тарих толгойдоо юу бодохыг болвол хэн ч булааж авч чадахгүй. Энэ эрх надад үлдсэн байж байгаа. За энэ жаргал санааг барьж төвлөрөлөө хорих төвд амнасаа алдаахгүй. Гарч ирээд тэр хүнд байдлуудыг давд туулсан. Тэгээ бичсэн ном нь болохтой жирэг дэлхийд одоо хүртэл бестселлер болж байгаа. Men's Search for Meaning гэдэг. Хүн амьдралын утгыг хайсан гэдэг нь. Тийм учраас Сараю бүсгүйчсэн ялгаа байхгүй. Амьдралаа шинэ утга гэсэн. Энэ амьдралыг зовлон амьдралын төгсгөл гэж үжиггүй. Энэ шинэ эхлэл юм байна. Би алдсан бүгдэн буцааж авч чадна. Тэгэж бодож сэтгэж хөлтөрөө босч ирсэн. Гэтэл эсрэгээр нь Сараюгийн нөхөр Модон болвол амьдралыг дууссан гэж ойлгосон. Архинд орсон. Шоронд орсон. За энэ үед нь болвол өөрийг холигдож Солонгос руу явсан Чингүн буч ирээд өөрийн төр садуулах газраас гаргаад Солонгос тавч яваад амьдралын дахиж хөлдөөрөө босгож гисэн. Тэгэхээр Модон ямар байгаа юм? Өөрийнхөө сэтгэлээсэн амьдралынхаа утгыг олоохгүй гэсэн. Өөрийнхөө хүчээр хөлдөөрөө босч ирч чадсан гэсэн. Ялгаатай. Тэгэхээр алдаж болох зүйл болвол гэр бүл байж болно. Эд хөрөнгө байж болно. Нэр төр байж болно. Алдаж болохгүй зүйл нь юу юм? Би өөрийгөө алдаж болохгүй. Өөрийгөө алдаахгүй байхад юу ч гэсэн буцааж авах болчоод. За тэгвэл залгаад энэ хоолын 2 дугаар хэсгийн 3 дугаар жил. Өөрөөр хэлэх юм бол утга санааны талаар. Цаашдаа бид нарт шүүж, тунгааж, хэлэлцүүлэх асуудлын талаар. За энэ юу ихтэй жирэг шудраг ёс байхгүй болвол уучлал өөрөө шудраг бус явдал гэсэн ийм санаа. За энэ юу гэсэн үг вэ гэдэг жирэг бүгдийг уучлсан, өршөөсөн, тэгээ эвлэрсэн, амьдрал дахад хуучаад орсон энэ зохиол болвол. Тэгэхээр хэний уучлсан юм? Хэний өршөөсөн? Гэр бүл араар нь тавьсан, хууралт хийсэн, суйлэрсэн, хөөж гаргасан. Хамгийн сүүлд нь өмчөрөнгийн нөртөл булааж авсан. Модоныг уучлах юм. Гэтэл Модон энэ үйл явдалд өөрөө харамссан уу? Хариуцлага хүлээсэн үү? Гэх юм болвол үгүй юм байгаа юм. Хойлоо хариуцлага хүлээгээгүй. Эрүүгийн гэмтэр хийсэн. Компани галсан, интернет халдлага хийсэн, хөрөнгө мөнгөний жаллан хийсэн, хүн жотсон. Хариуцлага хүлээсэнгүй. Эхнэрээс уучлах хүсээгүй. Тэгэхээр энэ шудраг бос зүйлийг өршөөсөн гэдэг чинь өөрөө шудраг бос үйл юм биш үү гэдэг асуултын танд гарч ирж байгаа юм. Чингүний уучлсан, өршөөсөн, Чингүн нөхрөө Модоныг холгоцсон. 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ийм их хэмжээний мөнгөний жалдан хийчгээд хойлоо хариуцлага хүлээгээгүй. Уучлах хүсээгүй. Зүгээр л одоо миний буруу болжээ. Тухайн үед нөхцөл байдал тийм байсан учраас эхнэрээ өмнөлийг мөнгөч аваад явчихсан юм аа гэдэг ч юм уу. Ийм тайлбар хийгээд тэгээд дуусчих. Бод чимгийн амьдралаар тоглосон. Тунгааг бас тийм байдлаар болсон. Энэ нь хариуцлагыг хүлээгээгүй шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүсийг уучлалаа өршөнө гэдэг нь өөрөө шудраг зүйл мөн үү гэдэг ийм асуулт байдаг. За энэ бол бодох ёстой. Уучлалаа өршөнө гэдэг бол гайхамшигтай зүйл. Гэтэл шудраг бус зүйлийг өршөөж уучлалаа гэдэг чинь өөрөө шудраг биш юм уу гэсэн ийм санаа.
Тэгээд бас яаж ийн хөхтэй жирэг дарамт юм байна. Өөрөө хууль бус үйлдэлүүдийг хийчгээд ёс суртахуунгуй ажлуудыг хийчгээд тэгээд хохирогчийг болтой жирэг уучлах хэвээр өршөөх хэвээр гэдэг ийм ачин шалганд оруулдаг. Ийм амьдрал өнөөдөр манай нийгэмд зонхолцоход байж байгаа юм биш үжтэй гэсэн ийм асуултын нүдэг бас энэ Арманыг уншчих үед бодогдож байгаа. За ийм 3 зүйл ярьлаа. Нэг нь бол шулан болоод бурхан, хоёр нь бол бүх зүйлээ алдсан ч өөрийгөө алдахгүй болвол аврагдаж болно. Амьдрал бол өөрөө оршиж тэрэнд нь утгыг олгодог юм. 3 дугаард нь бол шудраг бус зүйлийг өршөөсөн, уучлсан гэдэг бол шудраг биш байж магадгүй шүү гэдэг. Энэ санаа. Буцаад тэр амьдрал тавтагдвал яах вэ? Энд ямар ч баталгаа байхгүй. Өөрөө ухамсарлаагүй. Хариуцлага хүлээгээгүй. Тэгвэл энэ нийгэм өнөөдөр юу болох вэ? Ёс суртахуун үйлчилдэг, хууль үйлчилдэг. Ийм нийгэм болж байгаа. Ёс суртахууны алдаа гаргачаад гэмтэрийг үйлдчихэд дараа нь уучлаарай миний бор намайг өршөөгөөч гэдэг. Ийм байдлаар дуусдаг. Ийм сэрхэл рүү, тойрог руу орох болчиход. Эсвэл орчсон байж магадгүй. За дараагийн асуудал. За өнөөдөр ярих 3 дугаар зүйл. За энэ нь юу гэхтэй жирэг? Шулан бурхан Армаа маань Монголдон бестселлер. Тэгвэл дэлхийд чухам ямар байр суурь ижлэх вэ? Дэлхийн алдартай жохолуудтай харьцуулж үзэх юм бол хаана явж байна? Тэд нарын гаргаж байгаа санаа, төвшүүлжгээ, үжил бодолтой хэр ойртож байна. За энийг ойлгохын тулд өнөөдөр энд 3 жохолыг авчирч харьцуулъя. За энэнийх нь нэг нь бол Паоло Каологийн Вероника өгөхөөр шийдвэрдэг ийм алдартай жохол байдаг. За энэтэй их тустай. Паоло бол Бразилийн нэр жохолж. За энэ жохол нь бол их дэлхийд нэр гарсан. За энэ зохиолын онцлог бол 24 настай эмэгтэй. Амьдрал ямар ч утгагүй юм байна гэж ойлгоод тэгээд хөхөөр шийдсэн. Ийм үйл явдлыг бичсэн байдаг. Гадаа талаасаа бол маш хэвийн ажилтай амьдралтай найзтай нөхөдтэй. Гэсэн ч амьдрал утгагүй юм байна гэж ойлгосон. Тэгээд 50 жамаар үхийгээд нойрсуулах, унтуулах юм их хэмжээгээр уугаад үхээгүй юм байна. Гэсэн эрүүл мэнд нь асар муутаад чөөхөн хоногулдсан. Ингэж жинхнээсээ өөрийгөө үхнэ гэдэг мэдэрсэн энэ үед л сая амьдралын утгыг ойлгосон юм байна. Ингээд энэ үлдсэн чөөхөн хоногоодан хайрлж амьдралаа эргчүүлж өнгөрөөсөн. За тэрэн шиг энэ шулан бурхан гэдэг ном болвол амьдралыг алдсан хойноо энд гарч байгаа дөрүүд болвол мөн чиний ойлгож гисэн байна. Энэгээр үнэстэй. За хоёрдугаард нь Альбер Камюгийн Хөндлөнгийн хүн гэдэг Арман. Альбер Камю бол Францын 20-р зууны алдартай зохиолч. 57 онд 44 настай дан Нобелийн утга зохиолын шагналыг бас хүртэж исэн ийм зохиолч хүн. За энэ Хөндлөнгийн хүн гэдэг нь бол The Stranger гэдэг ном. За энэ дээр бол Мирсо гэдэг нэртэй залуу гардаг. За энэ ээж нь нас барах үед бол ох сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Үл тоомсорсон. За ээж өнөөдөр өгсөн. Магадгүй өчтөр өгсөн ч байж магадгүй. Ногдох шүү дээ. Зүрх сэтгэлгүй юм шиг ийм юм байсан. Ингээд санамсаргүй нэг хүний алчсан буудаад араа хүнийг. Тэгээ шүүх хурал болоод шүүгээд энэ дээр болвол шийтгсэн. Шийтгэл нь юу байсан бэ гэх юм бол хүн алсан хэрэгэр нь биш. Ээжийг нас барахт нь хөндлөл үжүүлэхөө гэдэг хэрэгэр ялгсан юм байна. Тэр ял нь бүр цаажаар авах ял байсан. Мирсогийн хувьд бол цаажаар авахынхаа өмнө ухаардаг ч гэсэн хариуцлага хүлээсэн шийтгүүс. Гэтэл шулан бурхан дээр бол хариуцлага хүлээгээгүй шийтгүүлээгүй юм байна. Энэгээр ялгаатай. За 3 дугаард нь Николас Спарксийн Walk to Remember гэдэг ийм нэртэй ном. За энэ бол үйл явдал нь шулан бурхан хоёртой их төстэй. Хоёр залуу байдаг. Эхлээд бид хайртай, татан харьцаатай байсан. Гэсэн залуу нь болтой зэрэг дараа нь уруудаг юм байна. Тэгж байснаа гентийн эргэлт гараад цусны хор тавдуур тусаад өдөр хоног нь тоотой болсон. За энэ үед бол найз эмэгтэй эхнэр нь бол хай явсангуу маш их хайр аламж тавьсан. Халуун дулаан амьдралыг мэдрүүлсэн. За энэгээр нь бол энэ Сараю бүсгүйтэй бол их төстэй. Бас Модонтой ч гэсэн адилхан. Ийм дэлхийд алдартай 3 жохолоттой бол чарам талдаараа төстэй юм байна гэж одоо бодсон. За энэ бол миний уншиж судалсан ном жохолууд төр гарч ирж байгаа. За та бүгд бусад одоо дэлхийн нэр дэвтүүлэлттэй харьцуулаад судалж болно, ярилцж болно, шинжиж болно. За тэгвэл өнөөдөр ярихсан 4-р сэдв. 4-р сэдв нь юу гэх юм бол энэ номд юу тусгасан юм? Бусад улс орны жохолчдын бичсэн жохолуудаас
олж харахгүй зүйлийг эндээс олж харна. Миний хувьд ч гэсэн Монгол хүний хувьд ч гэсэн гайхширсан зүйлүүд олон байж байгаа. Манай нийгэм чи ийм нийгэм юм байна шүү дээ. За энэ дээр бол гурван яар. Эрчүүлийн хувьд, эмэгтэйчүүдийн хувьд, нийгмийн хувьд. За эхлээд эрчүүлийн хувьд. За нэгдүгээрд бол эрчүүл бол араар тавилт. Гэр бүлээс гадуур харьцаа үүсгэх хөвийн гэж үгтэй юм байна. За энэс болоод маш л эмэгтэйчүүд сэтгэлийн шаналлт. Тэгээ тэндээсээ үсээд гэр бүл салалт үүсэж байгаа. Хавтгарсан үгдэл. Үнэнч биш байдал. За энэ бол модонгийн амьдралаар, чингүнээ амьдралаар энэ дэр гарч ирсэн. За хоёрдугаард нь ашигт дуусаад орхидог. Шал шиг үнсэн дээр хайдаг. Хөөгөө гаргадаг. Бод чимгэж хөөгөө явуулсан. Тунгалгаж хөөгөө явуулсан. Өөрийнхөө эхнэрийг бас хөөгөө явуулсан. Гуравдугаард нь Монгол эрчүүд ямар байна вэ гэж энэ чохол дээр бичгснээр бол сайн эр биш. Сайн эр болвол гушуу дамжиж хулгай хийдэг байсан болж. Баячуулын ноёдуудын эд хөрөнгийг дээрэмдэж ирээд ард түмэнд ядуусад тараадаг байсан. Сайн эр болвол хаяага хадрахгүй гэсэн ийм зарчимтай байдаг. Гэтэл энэ чохол дээр гарч иржгээ Монгол эрчүүл болвол хаяага хадэрдэг юм байна. Чингүн өөрийнхөө хамгийн сайн найз модоныг хадарсан. Найжаан хадраад дуусгүй эхнэрээ хадардаг юм байна. Модон өөрийнхөө эхнэрийн хувцаагийг худалдсан. Хөрөнгийн өрн тараа хийсэн. Чингүн яасан бэ гэдэг зэрэг өөртөө нийлж исэн бод чимэг болоод тунгалаг хоёрд жалалсан мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдаж авч гисэн. Кафе ажил болох. Гэтэл үнэн хэрэгдэн болтой жирийг өөрийнхөө нэр дээр хөрөнгө бүртгсэн байсан. Тэгээд Солонгос руу жугдах үед 200 саяар худалдаад нөгөө хоёроо хоосчрахсан. За ийм байдлаар хаягаан биш. Ханилсан хүүхнүүдэд халардаг. Ийм байдлаар энэ ном дээр журласан байгаа юм. За 3 дугаард бол энэ эмэгтэйчүүдийг далалсан үед нь гарч ирж их, далайсан үед нь далдарж их байдлаар харилцдаг юм байна. Тэгээд эмэгтэйчүүдийг толгой дээр гаргаж болохгүй гэж. За энэ үг олон дахин гарч ирж байгаа юм. За энийг бол чингүн байнтайхан сануулж ирсэн. Чи эхнэрээ толгой дээр гаргаж өөрөө ижим мэдээ товчааг нь худалдах хэрэгтэй гэж. Тэгээ энэ номон дээр бас эрчүүлийг бол гэрийн гэж эрх мэдэх ёстой гэсэн байрсаар бас бичсэн. Гэтэл судлаад үжих юм болвол өнөөдөр хэн нэг нь энэ гэрийн дарангуйлах байх ёс байхгүй. Нөхөрч болтохгүй. Гэр бүлийг бол хамтарч байгаа болдог. Хамтарч мэддэг. Харилцан бие биенээ хөндлөдөг. Ийм харьцаатай байх хэрэгтэй. Эхнэр нөхөр хоёр бол нэг нь чахарах жижиг нөгөө нь утаж ирээд дагалдах. Боолгодог юм уу? Ийм байрсаартай байх нь чухамжгүй гэсэн ийм ойлголт байна өнөөдрийн нийгэмд. Тэгээд бас юу гарч ирж байна вэ? Тэжээсэн бярууд тэрэг өвдөн гэсэн үг гарч ирж байгаа юм. 2 3 удаа. Би чамаа санхүүгийн хувьд болтой жирэг дааж байгаа. Эдийн засгийн хувьд. Тийм учраас чи миний мэдлийн байх хэвээр. Би чамаа ажил авсан. Би чамаа эхнэрээ болгосон. Гэдэг ч юм уу. Тэгээд өөрийн сөрөөд дуулуургүй байх юм бол тэжээсэн бярууд тэрэг өвдлээ гэсэн. Ийм байдлаар харчдаг. Тэгээ энэ дээрээс үүдээд эмэгтэйчүүдийн саналын үнэхээр сонсдохгүй юм байна. Суун гэвчл ирчүүл суун гэсэн шийдвэрийг гаргадаг. Чи гар гэвэл эмэгтэйчүүд нь гэсэн гарч яадаг. Суун гэвчл ирчүүлийн жаргал. Өвөө гаргана гэвэл ирчүүлийн зураг. Юу хийсэн ч энэ ном жохол дээр эцсийн бүлэгт нь модоны хийснээр чингүнээ хийснээр шийдэгдэж байгаа юм. Эмэгтэйчүүдийн санал хүсэл бодол гэдэг бол огтод тусгаддаггүй. Тэр байтугай хүүхдүүдийн саналыг ирсэн хижээж сонсож байгаагүй энэ номон дээр. За ирчүүлийн хувьд бол ийм байж байгаа юм. Гэхдээ тэр болгон бас тийм шээ. Энэ дээр Жамлин гэдэг жураач залуу байна. Энэ бол яг энэ эсрэг дүр юм байна. Тийм учраас энэ номон дээр бүх Монголын ирчүүдийг тэгээ бичсэн үг бол тийм биш. Нэг хэсэг нь энд ярьсан шиг шулам шиг байхад нөгөө хэсэг нь бас бурхан шиг байна. За энэ бол толдорхой байж байгаа. Тэгвэл эмэгтэйчүүд нь ямар байна вэ? За эмэгтэйчүүдийн хувьд ч ялгаа байхгүй. Сүлэрдэг юм байна. Бод чимэг байна. Тунгалаг байна. Гэр бүлдээ насан турш үнэнч явдаг хүн байна уу? Байна. Сарай байж. Жохогчийн энэ дээр хэлгээ басан санаа нь юу гэхтэй жирэг. Эмэгтэйчүүдийн нийгмээс тусгаарлаад зөвхөн гэр бүлийн ажил хийх ёстой. Хүүхэд төрүүлэх, өсгөх. За энэ орчинд ууших юм бол гэрийн ижигтэн синдром гэдэг сэтгэлийн гутрал ордгоо гэж. Энийг болвол шүүмжил битсэн байж байгаа. За энэхийн төлөөлөх дүр болвол чингүмийн ихнэр уучрал байж гин. За энэхийн эсрэг дүр болвол сарай байж байгаа. Модон болвол ажиллаан байл. Гэр бүлдэн бай гэж шаардсан. За энэ нь бол гэдэргээ стресс, гутрал оруулж ирсэн. Ингээд өөрөө ажиллаж, бүтөөж компани хол дээр босгосон дахиж 2 удаа. За саяын ярьсан эрчүүлийн жишээн дээр ярьсан шиг эмэгтэйчүүд бол яг тийм байдлаар
толгой дээр нь гарч болохгүй юм байна. Харин энэхээ эсрэгээр уучлж явах хэрэгтэй, өршөөж явах хэрэгтэй, дэсвэртэй байх хэрэгтэй. Энэ бол эмгтээчүүд. Эмгтээчүүд ямар байна уу гэдэг нь бол гэр бүл ямар байх вэ гэдгийг харуулдаг, илэрхийлдэг, шийдэгдэг. Тийм учраас бүх үүрэг хариуцлага эхнэр дээр эмгтээ хүн дээр байдаг гэдэг санааг энэ дээр гаргаж ирж байгаа. Монголын нийгэм тийм байж байгаа гэсэн. Тэгээд шудраг биш. Суртангуй зүйлүүд хийчихэд дараа нь болтой эмгтээчүүдтэй өрүүлж идэг. Чи ойлгох хэвээр. Чи хүлээж авах хэвээр. Хамгийн сүүлд чи уучлж өршөөх хэрэгтэй. Ийм толголт. Тэрэнд нь эмгтээчүүд эвлэрч амьдардаг. Хайр гэдэг бол гэр бүл гэдэг бол бөхөж чиний. За ингэж энэ номдэр бичсэн байж байгаа. Ийм байдлаар эмгтээчүүд бол маш уян хадан төсвөр гадуужлтай. Гэр бүлээ хамгаалах гэж, авч үлдэх гэж оролцдог. За 3 дугаард нь бол Монголын нийгэм ямар байна? За энэ номдэр бичснээр бол Монголын нийгэм бүхэлдээ юм байна. Гэр бүлд үнэнч биш. За энэ талаар их ярсан. Дараа нь болтой жирэг бизнес хийсэн ч гэсэн шудраг хийдгүй юм байна. Ялалдаг мэхэлдэг, хулгацдаг. Тэр байтугай хамгийн дотн найзаа хүртэл хулгацсан. Гадаадын хүнтэй хуурмалж яраад олон улсын хэмжээнд жаллаа хийсэн. Дотооддоо тендерд шудраг бус байдлаар оролцдог. Нөгөө талынхаа компанийг шатаадаг. Гэх мэтээ ерөөсөө ямар л хийж болох хууль бус үйлдэл байна. Тэр бүгдийг совд сэтгэж хийдэг юм байна. Тэгээд яах вэ? Хуулийн хариуцлага хүлээдгүй юм байна. Тийм ойлголт угаасаа байдагчгүй юм байна. Хохирсон нь тэр хүнээ хох болоод дуустдаг. Хохирсон нь өөрийгөө хохирч болчихлаа гэд гомдлон бардуулах гэж явдахгүй юм байна. Хууль хяналтан байгууллагад ханддаггүй юм байна. Хандсан ч гэсэн яах вэ? Шийдэгддэг юм шиг байна. Тэрнээс өмнө уучлага байдаг. Эвлэрх гэж оролддог. Тэгээд дараа нь болтой жирэг шүүх байгууллагын хүртэл нөлөөлдөг. За энэ номон дээр бичигдээгүй ч гэсэн бидний амьдрал дээр олон жишээнүүд байж. Тэгээд яг дараа нь буцаад л эвлэрчсэн байна. Хохирсон болоод л. Жалсан мэхэлсэн эцсэн ууснууд нь болтой жирэг. Бурхан шиг чарайлаад л. Буруу хүн уучлагдаад л сайхан нэртэй чөлөөтэй явж идэг. Зөв хүн уучласнараа дэвчээртэй ухаантай гэсэн нэр зүгээд л дотроо шанаж явж идэг. Ийм нэг. Тэгэл бусад улс орны байдлуудыг харах юм бол ёс суртахууны алдаа гаргасан ч уучлал хүсдэг. Хариуцлага хүлээдэг. Хууль зөрчих юм бол хуулийн хариуцлага хүлээдэг. Хохирлын нөхөж баргадуулдаг. Өөрөө нь тэр ялаа хэдэлдэг. Тэгжиж энэ нийгэм эрүүл чившнэ гэсэн. Гэтэл энэ номон дээр бичснээр тийм ойлголт ерөөсөө огт байдаг юм шиг байна. Чаддах нь худал хэлээд хулхитаад монжоо тавьчихдаг. Чадахгүй нь хохироо тэндээ үлдчихдэг. Тэгээд дараа нь уучлаарай. Би алдсан байна. Аргагүй ихээр тийм юм болчихлоо гэдэг. Тэгээд жүжиглүүд дуусдаг. Тэгэхээр энэ гэр бүлийн доторх энэ хүнд амьдрал. Тэгээд нийгмийн энэ босромох үгээр илэрхийлэлийн аргагүй байгаа энэ байдлыг энэ номон дээр дэлгэрч гаргасан. За өнөөдөр ярих хамгийн сүүлийн сэдв. Энэ юу гэхтэй жирэг жохоолч дэлгэрч энэ жохоолоор дамжуулаад бас өөр юу хэлэх гэсэн юм бэ? Саяын яргагаас гадна бас хэлийгсэн санаа байна. Монгол эмэгтэйчүүд бол агуу их гэдэг хэлэх гэсэн. Сараа юу гэсгээд адилхан. Яагаад модон сараа юу гэсэн эртний нэр авсан бэ гэвэл эртнээс уламжилж ирсэн Монгол эмэгтэйчүүдийн гайхамшиг байдаг. Уужим сэтгэлтэй, уучаалдаг, өршөөдөг, төсвөрх дуужилтай, хүч чадалтай, хүсэл тэмүүлэлтэй. Энийг гарах гэсэн. Тэгээ бүх эмэгтэйчүүдийг ийм байгаасаа гэж уриалсан. За баснаг гаргая гэсэн санаа нь юу ихтэй жирэг. Энэ дээр өөрийнхөө үндэснээ үйлдвэрлэлийг дэлхийд гаргая. Монгол орноо хөгжил дэвшилттэй байлгая. Энэ санааг энэ дээрс гаргасан. Өөрийн үндэснээ үйлдвэрлэл, ноосон чамчдаг юм. Тэгээ өөрийн гэсэн завхар дэлхийд өөрийн орон зайг ижлүүлэх. Ийм сонирхолтой байсан. Тийм учраас хамгийн сүүлд нь Италид шагналт байранд ороод энэ жохол дуусчихаа. За энэ бол жохогчийн чин хүсэл. Монгол эмэгтэйчүүд бол агуу гэр бүлтэй халамжтай. Ойлгож, уучлж, өршөөж чадна. Тэгээд их орон сэтгэлгээтэй. Зөвхөн гэр бүлэн биш. Монгол орноо бас дэш нэргий гэсэн үжил бодолтой. Тэгээд энэ сэтгэлийн тэнхээтэй. Алангуй ах шиг, бүрдөжин шиг, мантхой чин хатан шиг ийм хүмүүс байдаг гэдгийг гаргаж ирэх гэж оролцсон. Тийм учраас энэ хоолыг бол миний хувьд маш талархалтай уншсан гайхамшигтай бүтээл. Арман бол арман урт асар олон үйл явдлууд гарч ирсэн. Тийм учраас бүгдийг ярьж чадсан. Та бүгд энэ номыг уншиж ойлгоно. За өнөөдрийн ярьсныг маш товчхон дүгнэе. За өнөөдөр Мэнд баярын дэлгэрцгийн бичсэн Шулан бурхан гэдэг бестселлер болсон
номын тухай ярьлаа. За энэ ном хэвлэгдээд бүтэн жилч болоогүй. Ямар ч одоо ном уншдаггүй хүн энэ номыг барих юм бол заавал уншиж дуусна. Тийм сонирхолтой. Огтон ном уншдаггүй хүн авч уншаад 4 өдөр барьж суугаад уйлж ээж, уярж ээж, догдолж ээж уншиж дууссан. Тийм комент байж байгаа. Тэрэн шиг би бас өдөр шөнөгүй уншсан. Аудио болгоод сонссон. Жохоогч ч гэсэн ялгаа байхгүй. Энэ номыг бичих гэж маш хөдөлмөр зарчулсан. 2 жил төлөвсөн, 3 жил тассагоо бичсэн. Өөр юу ч хийгүй. Тусгайлан ийм орчныг бүрдүүлсэн, байр хөдөлтөж аваад тэндэн энэ амьдралаар амьдарч иж энэ жохоолыг бичиж дуусгасан гэж нэг ярьцлаганд ярьсан байсан. Тэр ёс та бүгд хайгаа сонсч байна. Тэгээд үйл явдлыг ярьсан. За үйл явдал нь урт учраас та бүгд номон дээрс нь уншаарай. За 2 дугаард нь алтай зэрэг энэ номон дээр бол 3 гол санааг гаргасан. Миний олж харснаар хамгийн чухал нь нэг нь бол шулан болоод бурхан. Шулам шиг хүн байна, бурхан шиг хүн байна. Нэг хүн бас дотроо шулан болоод бурхан гэсэн 2 сэтгэл хоорондоо тэмцэлж идэг. Бурхан нь ялвал бурхан шиг амьдрал. Шулам нь ялах юм бол шулмын амьдралаар амьдрал. За шулмын амьдрал гэдэг нь юу вэ гэдэг жирэг? Энэ бол биологийн байгалийн амтан аратны аран шиг. Тэрүүгээр байж болохгүй гэсэн үг. Бид нар бол нийгэмжсэн орчинд амьдарч байна. Ийм учраас хүмүүжлтэй ёс суртахуунтай байх хэрэгтэй. Шулмын амьдралаа гайхуулах, бахархах тэрүүгээр амьдрсан хэрэг. Бурхан шиг байх хэрэгтэй. За энэ санаа гаргасан. За нөгөө нэг нь утгатай жирэг. Бүх зүйлээ алдаж болно. Гэр бүлээ алдаж болно. Үр хүүхдээ алдаж болно. Ажил, хөрөнгө мөнгө алдаж болно. Гэтэл өөрийгөө алдаж болно. Чамд чи байна. Энэ тохиолдолд хүн хол дөрөн босч ирнэ. Өөрийгөө алдчих юм бол бүх юм сүйрж алга болно. Энэ жохол бичсэн модон шиг байна. Гэтэл сараа юу бол өөрийгөө алдаагүй бас учраас хол дөрөн босч ирсэн. За 3 дугаард нь энэ жохол бол хаппи энд. Бүх хүмүүс аж жаргалтай сайн сайхан болоод дуусчихъя. Манай эртний монгол жохол төр гардах шиг амар сайнаа жаргажээ гэж. Гэтэл шудраг бус зүйлийг өршөөнөө уучлана гэдэг бол шудраг бус үйл гэсэн ийм ойлголт байдаг. Тийм учраас энэ дээр эргчүүлэх хэрэгтэй. Гэр бүлээ өвдчихээд найдагтай хулигдчихад хамын амьдралд оруулчихад дараа нь уучлагдаад амьдрах. Бид нарын ярьдгаар бол тийм одоо нүүр байх уу? Энэ чинь ёс суртахуунд хуулийн тарж биш үү? Гэдэг асуулт удаж байгаа. За 3 дугаард нь дэлхийн хэдэн нэртэй жохолтой харьцуулсан. За саяын энэ номдор ярьсан Вероника үгээр шийдсэн хөндлөнгийн хүн Walk for Remember гэдэг. Энэ хэдэн номыг уншаагүй хүмүүс бол уншиж болно. Тэгээд шулан бурхнаатай харьцуулж үзээрэй. Дараа нь болтой жирэг Монгол ирчүүл Монгол эмэгтэйчүүд Монголын нийгэм ямар байна уу гэдгийг ярьсан. Монгол ирчүүл бол гэр бүлийн гадуур сүүлэрдэг, хол хэлдэг, хулигддаг, хаяага хадардаг. Гэсэн чсэн бүгдөө тийм биш. Жармууд жамлын шиг сайн хүмүүс байна. Алт шиг эрдэн шиг. Энийг гаргасан. Эмэгтэйчүүд амьдрна гэж чармиж байгаа. Эртний Монгол эмэгтэйчүүдийн эрхэм чанараа алдаахгүй байна. Гэсэн чсэн бас бүгд тийм биш. Жарм нь будч юм шиг. Жарм тоглох шиг байна. Монголын нийгэм бүхэлдээ ямар байна? Хохирчин дугаа байдаг. Уучлалаар бүх зүйлийг шийдэх гэж оролддог. Уучлалаар галхав шийдэх. Гэмт итгэдүүд тэгээд хариуцлагаас чөлөөлөгдөх гэж орлогддог. Ийм дүр жураг энэ номонд төрслөгдсөн байж байгаа. Хамгийн сүүлд нь дэлгэрчийн хүсэл мөрөдөл. Монгол эмэгтэйчүүд өөрийнхөө эрхэм чанарыг хадгална. Гэр бүлээ хамгаалдаг. Алдаа гаргасан нөхрөө уучладаг. Тэгээд улс үндэстэн өөдөн татъя гэсэн чин хүслээр хэмжилдэг. Эмэгтэй хүний бичсэн ном учраас эмэгтэйчүүдийн хайр сэтгэл, үжил бодол энэ номонд маш тодорхой илэрсэн. Энэ гайхамшиг. За, маш их баярлалаа.